Сайн байцгаана уу? Mitokyo маань энэ 7 өдрийн шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За, Instagram хаягаар маань нэлийн охтууд холбогдож байгаа. Тэгээд тодорхой хэмжээгээр эмчин ингээд зөвлөгөө өгөө чиглүүлээд явж байгаа. Тэгээд маш гоё урмын үгнүүд бас илгээсэн байна лээ. Та бүхэндээ маш их баярлалаа. За, тэгээд нэг ч гэсэн хүнд тус болж байгаа бол одоо манай суугийн зорилго бэлж гинэ гэсэн үг. За, яг эмчин зүгээр нэг юм сануулж хэлмээр санагдсан. За, энэ бол YouTube-ийн одоо бусад бичлэгүүдээс бол жоохон ялгаатай шүү дээ. Gossip модель влогуудыг бодох юм бол мангаахны мэдээлэл өгч байгаа. Тэгээ юм чинь аль болохоор зүгээр л нэг юм байдгал юм ярихаасаа илүүтэйгээр жоохон юм шинжлэх ухааны үндсэлтэй нотлохын суурьсан юм ярихыг хичээгээд байгаа. Тийм учраас зарим тохиолдолд жоохон юм дэлгэрэнгүй нэг тийм одоо тэг өвчний механизм тал руугаа ч юм уу нэг тиймэрхүү юм яригадаад ээж магадгүй тэр нь жоохон ойлгоход төвхтэй байхыг би үгүйсэхгүй. Тийм учраас хэрвээ яг тухайн бичлэгийг дээр хэмнүүдийг сайн ойлгож авъя гэж хүсэх юм бол бас хэд тавтаад үзээрэй гэж зөвлөн. Тэгэх юм бол илүү их юм наалтцтай хэрэгцээтэй мэдээлэлтэй болж үлдэх байхаа гэж найдаж байгаа. За тэгээд анханасаа ийм зөв суур мэдээлэлтэй байх юм бол тэ өөрөө мэддэг болчих юм бол магадгүй хүүхдүүдтэй ч гэсэн зөв мэдээлэл өгөөд явна тэ хэрэгтэй гэж боддог учраас ер нь бол яг уу иймэрхүү байдлаар мэдээлэл өргөжлүүлээд өгөө гэж бодож байгаа. За тэгээд өнөөдрийнхээ дугаарыг хэдүүлээ эхэлцгээе. За өнөөдрийн сэдэв маань ер нь бол өндгөвчний уйлахааны тухай гэдгийг та хэд маань бүгдээрээ харсан байх. За үндэ бол маш том сэдэв. Энэ бол олон эмгээгүүд оролцдог. За тэр болгоно нь бас шинж тэмдэг те одоо тавилан явцаараа ялгаатай ийм зүйл байгаа. Тэгэхээр ганцхан одоо энэ 20-30 минутын контентын дотор бол багтаах бол ямарч боломжгүй. За тийм учраас ерөнхийд нь би одоо уйлахаа гэж юу юм те ямар төрлийн уйлахаанууд байдیں۔ Тэр дотроосоо одоо үйл ажиллагааны гаралтай эмэгтэй хүн болгонд үүсч болдог. Тийм уйлахааны талаар бол илүү төлхөөтэй яриа гэж бодож байгаа. За уйлахаа гэдэг нэр томьёо эмэгтэйчүүдийн практикт болохоор өндөгчн дээр яригдана. За тэгээд умай хүзүүн дээр бас яригдчих болно. Энэ хоёр газар л ер нь уйлахаа хөвчлэн яригдана. За хүмүүс болохоор заримдаа савны уйлахаа энэ төр гэж бас ярьж орж ирээд байдаг. Тэгэхээр ер нь бол тийм юм байхгүй. Уйлахаа гэж хэрвээ эмч чинь хэлсэн л бол нэг бол өндөвчн дээр байгаа уйлахааны тухай ярьсан баг. Эсвэл умай хүзүүн дээр байгаа уйлахааны тухай ярьсан баг. За умай хүзүүний уйлахаа энэ төрийг бол тусдаа сэдв учраас дараа илүү дэлгэрэнгүй ярьж өгөн. За өнөөдөртөө бол өндөвчний уйлахаа дээр хэдүүлээд тогтох нь. За энэ хүснэгтэн дээр болохоор уйлахааны төрлөөдийг би англиад бичсэн байгаа байхгүй юу? За ер нь бол ийм үйл ажиллагааны гаралтай. Өөрөөр хэлэх юм бол өндгөвч хэмийн үйл ажиллагаа явуулж явах үед үүсдэг ийм уйлахаанууд гэж байдаг. За харин бүтцийн буюу одоо үйл ажиллагааны бус гаралтай илүү нөгөө эмгээг өвчин гэж тооцогдох ийм уйлахаанууд бол байдаг байна. За тэр уйлахаануудын талаар бол ер нь дандаа тусдаа ярина. Яагаад гэвэл энэ бол маш том сэдэв байдаг. За тэр тусмаа охтуудын нэлээд сайн мэддэг нь эндометриома гэдэг уйлахаа байгаа. Нэлийн бас түгээмэл байдаг. За бас өргөдлийн шалтгаан болдог юм төвхтэй зүйл. За энэний талаар бол юм чин дандаа тусна өөр байдлаар ярих болно. За өнөөдөртөө бол хэдүүлээ энэ үйл ажиллагааны гаралтай гэж нэрлээд идэг ямар уйлахаанууд байдгийг юун дээр анхаарах ёстой юм гэдэг талаар нь ярьж өгье. За энэ үйл ажиллагааны гаралтай уйлахаа гэдэг юмнууд нь болохоор ер нь бол нөхөр орчхуй насны бүх эмэгтэйчүүдэд тохиолдож болно. Өөрөөр хэлэх юм бол өндөгч ажиллаж байгаа биений мэржил байгаа бол энэ уйлахаанууд үүсэх магадлал бол байгаа гэсэн үг. За нэг амар одоо эмчилгээ энэ төр хийгээд авах шаардлага байхгүй. Дараагийн нөхөр орчхуй үйл ажиллагаанд төдийлөн хортой нөлөө үзүүлэхгүй. Ийм ер нь бол одоо байдгал зүйл гэсэн утгатай байна. Гэхдээ мэдээж аюултай хүндрэлүүд бас зарим тохиолдолд өгч болно. За тэрний талаар бас чинь тайлбарлаж өгнө гэж бодож байна. За харин нөхөн орчхуйн бус насны буюу одоо жишээлбэл цэвэрсний дараа ийм уйлахаанууд харагдаж байгаа юм бол жоохон аюултай байдаг тий хортой мортой юм байх вэ гэдэг санаа зовхон гардаг байна. Тэгэхээр
цэвэрсэн тохиолдолд өндгөвчөнд ийм уйлынхаа янз бүрийн үүсгэр харагдаж байгаа бол арай илүү дэлгэрэнгүй шинжилгээ хийгээд хяналтандаа авах хэрэгтэй байдаг. За харин нөхөн өрчхийн насны эмэгтэйчүүдэд бол эдгээр одоо үйл ажиллагааны гаралтай уйлынхаа ямар нэгэн хортой хувилбарт бол шилждэггүй, зүгээр яг нэг зарим одоо хүндрэлүүдийг өгдөг ийм онцлогтой байдаг. За хэвиндээ бол хэдүүлээ одоо ер нь мэддэг болж байгаа шүү дээ тий. Өндгөвчөнд ингээд фолликул гэдэг ийм дотроо шингэн агуулсан зүйл ингээд хөгжөөд томорч идэг. За тодорхой хэмжээнд хүрээд даавар тодорхой хэмжээнд хүртэл өссөний дараа тэр фолликул гэдэг юм хагараа дотроос нүнгээс чөлөөлөгддөг. Эргээд фолликул маань шар бие гэдэг юм руу хувираад ингээд дараагийн одоо жирэмслэлтийг дэмжих үйл ажиллагаа хийдэг ийм бүтц рүүгээ ингээд шилжиж явдаг байна. Тэгэхээр өндгөвчөнд бол сар болгон яг энэ процесс ингээд тавтагдаал явж байгаа гэсэн үг. За энэ процессын үр дүнд тэр үйл ажиллагааны гаралтай уйлынхаа цист гэдэг юм маань үүсэж байгаа байна. За эдгээр уйлынхаанууд маань дотроо бас ийм хид хідэн төрөлттэй байдаг. За хамгийн эхлээд фолликулын уйлынхааны тухай жоохон дэлгэрүүлээд хэлээд өгье. За энэ бол яадгүй гэхээр нөгөө хөгжөөд тодорхой хэмжээнд хүрээд хагарах ёстой фолликул чинь хагаралгүйгээр тэр чигээрээ дотор нь ингээд шингэн хуримтлагдаад томроод уйлынхаа хэлбэрээр үлдчихэж болно. За энэ бол зүгээр энгийн жирэмсэлдэг, биений минь хэвийн ирдэг бүх эмэгтэйчүүдэд тохиолдож болдог юм зүйл ахна. Эндээс бол амар айх хэрэггүй. За харин нөгөө одоо юу гэдэг үргүүдэлтэй жирэмсэн болдгүй эмэгтэйчүүдэд үүсдэг одоо лүф гэж нэг юм байдаг байхгүй. Одоо тэр нь фолликул ер нь нэг тийм хагардаггүй. Тэрнээс бол өөр. Энэ бол хэвийн жирэмсэлдэг хүмүүс тохиолддог байхаа нэ хинд ч тохиолдож болно. За тэгэнгүүтээ нэг амар ноцтой нөхөн өрчмөн үйл ажиллагаанд бол айхтар ноцтой өөрчлөлт оруулах юм бол байхгүй, айгаад байх юм байхгүй. Ер нь бол тийм уйлахаа гэсэн үг. За хэмжээний хувьд болохоор ер нь бол 3 см-аас дээш байвал одоо энэ уйлахаа байна гэж үздэг. За 10 см хүртэл бүр ингээд томорч болно. За 5 см-аас доошоо бол ерөнхийдөө тэгэл орчин. Энэ хэдэн сарын дараа өөрөө хэдэн сар жишээ хэдэн 7 хоногийн дараа ингээд өөрөө шинэгдээд алга болох хэвээр. За харин 5-аас 7 см хүртэл хэмжээтэй бол хянана томрох нь яах нь гэдгийг ингээ хянаа явна гэсэн үг. Харин 7-оос дээд см болоод ирэх юм бол тэгээ хортой ямар нэгэн үүсгэр юм биш байгаа. Нөгөө фолликулын цист уйлахаа биш өөр юм биш байгаа гэж бас сэжиглээд MRI хийдэг ч юм уу өөр лабораторийн шинжилгээнүүд хийгээд ингээд нэрвчлэн цаашаа он шиг тодруулах зорилгоор явах хэрэгтэй ахна. За тэгэхээр ер нь бол хурцгүй насны хинд ч үүсч болдог. Тэгээ өөрөө аяндаа ингээд алга болох ёстой ийм уйлахаа байдаг ахна. За яг хоёлоо хэдүүлээ зургийг харах юм бол одоо энэ ихний зураг нь бол нөгөө фолликул чинь ахгүй юу? Дотроо ийм тунгалаг ийм шингэнтэй. За тэр нь болохоор юм тас хар өнгөтэй ингэж харагдаж байгаа юм. За харин нөгөө фолликулын уйлахаанууд болохоор энэ шингэн ингээд нэмэгдээд хэлбэр төрснө алдагдаад ингээд томроод ийм төрс үүсгдэг байхана. За ер нь бол доторх бүтэц юмнууд нь бол яг ижлэхэн харагдана. Гагцгүй ингээд нэлээд том хэмжээтэй. Тэг хэмжээнд томроод ирэхээр угаасаа ингээд шалчиж мэлчээд хэлбэр төрснө өөрчлөгдсөн байдалтай ийм харагддаг байхна. За дараагийн нэг хэлбэр нь болохоор шар биеийн уйлахаа гэж байгаа. Энэ бас нэлээд түгээмэл тохиолдно. За тэр тусмаа бас жирэмсэн үед бас нэлээд үүсээд идэг ийм зүйл байгаа. Жирэмсний эхний одоо эхний 3 сард энэ төр байдаг. За яадгүй гэхээр нөгөө фолликул маань хагарч байна. Энэ удаад бол хагарч байна. Тэгэнгүүтээ шар бие гэдэг юм үсээд ингээд нөгөө прогестерон буюу прогестерон даавраа ялгаруулад ингээд жирэмслэлтийг дэмжиж явах хэрэгтэй гэсэн үг. За гэтэл хагараад шар бие үүсэж байгаа тэр суурин дээр шингэн дахиж хуримтлагдаад тэгээд им уйлахаа үүсгэж байгаа гэсэн үг. За хэмжээний хувьд бол яг өмнөхтэй бас ярьсантай адилхан тэг 10 см хүртэл ингээд томорч болно. За яг уу сайн харах юм бол яхад бас ялгаатай юмнууд бол ажиглагддаг. За нэгдүгээр энэ маань юм шар бие үүссэн учраас ийм зузаан ийм илүү юм зузаан хантай байж идэг. За дээрэс нь юм одоо юу гэдгийг доторх доторх агуулгадах нь болохоор заримдаа тунгалаг, заримдаа жоохон юм одоо цусны хэсгүүдтэй байдаг учраас ингээд ийм нэг алдсны торшигч юм уу юм харагдах гадбайдаг. За тэгээ судасжилт өндөртэй ийм уйлахай байдаг. За гол аюул нь яадгүй гэхээр уйлахайнд байж байгаад хагарч болно. Хагарч болно. За тэгэх юм бол өөрөө нөгөө цусны судсаар баялаг ийм учраас хагарах үед
цус алдах эрсдэлтэй. Өөрөөр хэлэх юм бол хөвлийн одоо арцгийн хүндэд цус алдах эрсдэлтэй юм зүйл байдаг. За тэрнээс бусдаар бол бас л нэг айх юм бол байхгүй, өөрөө аяндаа бас ингээд шимэгдээд алга болчтой юм онцлогтой зүйл байдаг. Дараагийнх нь яг уу бас тийм элбэг бол тохиолдохгүй, текалютеин цист гэж юм байгаа. Гэхдээ энэ нь бол яг өмнөх хоёр шигээ тийм хүн болгонд үүсэхгүй. За бас тодорхой юм шалтгаануудын улмаас бол үүсдэг. За өндөгчөнд ийм олон тооны том уйлахайнууд бол харагддаг. За энэ төрлийн уйлахай нөгөө ийм өндөгчний сэдэлт хийж байгаа. Өөрөөр хэлбэл өндөгчөнд олон фолликул хөгжүүлэх гээд янз бүрийн им энтер тариа хэрэглэсэн үед бол үүсч болдог зүйл. Эсвэл ихсийн зарим эмгэгүүдийн үед бол үүсч болдог. Ихэр жирэмсний үед бас харагдаж болдог ийм зүйл байгаа. За тэгээд энэнийг бол нөгөө хоёроос бол ялахад бол амархан олон тооны одоо тий уйлахайнууд үүсдэг. Тэгээ өмнө нь бол иймэрхүү юмнууд хэрэгэлсэн түүхтэй байдаг байна. Тэгэхээр энэ бол бас үйл ажиллагааны гаралтай уйлахайдаа орж явдаг. Гэхдээ өмнөх хоёрыгоо бодвол жоохон хяналт бас өндөр ах хэрэгтэй. Яг бол зарим эмгэгүүдийн үед үүсдэг гэж штэ тий. Тэгэхээр тэр эмгэгүүдээс ялган онцлог бол шаардлага гардаг байна. За эдгээр яриад байгаа уйлахайнууд маань ер нь л баг шинж тэмдэг байдаггүй. Хүмүүс яаж орж ирдэг вэ гэхээр би нэг юм байгууллагын өршсөн сэргийлэх үйлчлэгт орсон чинь намайг уйлахайтай гэж. Эсвэл би санаандгүй нэг эмэгтэйчүүдийн эмчт нэг эмчт үзүүлсэн чинь уйлахайтай гэсэн. Дахиад нэг эмчт үзүүлсэн чинь байхгүй юм гэсэн. Одоо юу болоод байгаа гэд ингээд ороод ирдэг байна. Тэгэхээр ер нь бол хөвчлэн шинж тэмдэг байдаггүй байна. Яг л түрүүний хэлсэнчлэн санаандгүй байдлаар те яхад үзэх үед тэр гарч ирдгээ гэсэн үг. За тэгээд эсвэл жоохон томроод ирэхээрээ юм банг юм уу эсвэл хаяа нэг жоохон хөвлөрөө нэг талдаа баруун юм уу зүүн талдаа аль нэг талдаа жоохон өвдөх, хатгах тийм мэдрэмж төрж болно. За өөр бол нэг янз бүрийн шинж тэмдэг бол огт байдаггүй. Тэгээ хүүхнүүд маань яг энэ уйлахайтай байна гэдгээ сонсоод агих сандарч айдаг байхгүй юу? Одоо яана энийг хурдан шимэгдүүлэх хэмжлэгээ юу байна энэ төр гэдэг. За ер нь болно штэ шимэгдүүлэх хэмжлэгээ гэж бол байхгүй. Энэ бол байгалийн өөрөө ингээ үүсэж байгаа. Өөрөө аяндаа жижигрээ шимэгдээд ингээ багасаа дуусах хэвээр. Бидэд яах хэвээр гэхвэл зүгээр хянана гэсэн үг байна. Нэг 4-7 хоногтой ч юм уу эсвэл шаардлагатай бол арай ойрхон хугацаанд ингээд үзээд хянаад хэмжээд томрох нь уу яах нь өөр янз бүрийн хүндрэл өгөх нь гэдгийг хараад явна гэсэн үг. За яг ямар арга хэмжээ авах уу гэдэг нь бол нэгдүгээр тэр уйлахай хэмжээнээс болно хэр зэрэг том хэмжээтэй юм. За тэгээд янз бүрийн зовёр нь хэр байгаа юм банк ингээд өвдөөд юмаа хийж чадахгүй юм хэцүү байдалд оруулаад байгаа юм уу? Эсвэл нэг мэддэхгүй байгаа юм уу? За тэгээ тухайн хүнийхээ наснаас залуу настай одоо юу гэдэг төрөөгүй төрөх сонирхолтой ийм байгаа нөхцөлд бол айл болохоор бид нэр тэрийг оролдохгүй л ер нь бол байх хэвээр ингээл юу юуны тухайд хөрлөхгүй уйлахай байна гэдээ аваад иж болохгүй гэсэн. Ягаад гэвэл нөгөө өндөвчний нөөц маань байхгүй болчихдог шүү дээ. Тийм учраас маш болгоомжтой анхааралтай хандах хэрэгтэй байх нь. За тэгээ өөр бусад ямар нэгэн авсарсан эмгэг байна уу энэ гэдэг юмнуудыг ингээ харж агаад тэгээ тухайд яг танд зориулсан эмчилгээний төлөвлөгөө гарна гэсэн. За бид хэдийн хувьд бол ер нь бол хүлээх ер нь бол тактик баримталдаг, хардаг, ажигладаг, хяндаг гэсэн. За тэгээ үнэхээр одоо ингээд томроод өөрт зовир агаад ийм эрсдэл үүсвэр юм шиг байх юм бол тэрийг бас яг хагалгаанд орлохгүйгээр соруулж авч бас болдог. Хэмжээг нь багасгаад тэр шингэнүүдийг соруулаад авчдаг гэсэн. За дахиж жоохон томрох магадлал байдгүй гэвэл байдаг. Гэхдээ бол яг өмнөх хэмжээнд хүртлээ тийм айхтар томрох нь бол бага байдаг. Тэгэхээр нэг тийм арга бол байгаа. За гэхдээ яг эмнэлэг болгон бас эмчнэр болгон бас яг тэрийг хийхгүй байгаа бах. Ер нь бол үршилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг эмнэлгүүд бол тэр эмчилгээг бол хийчдэг. За тэгээд бас нэг юм нь болохоор хүмүүс аягүй юу бодож байгаа. Жирэмснээс хамгаалах юм шимэгдүүлдэг гээд шимэгдүүлэхгүй. Жирэмснээс хамгаалах юм яаж байгаа юм гэхээр нөгөө фолликул үүсэх процессыг чинь дарангуйлаад зүгээр л тэр одоо дахин уйлахаа үүсгээ сэргийлж байгаа гэсэн үг. Уйлахаа үүсгийг одоо үүсэх тэр биологийн механизмыг л дарангуйлчих байгаа гэсэн. Ердөө л тэр. Тэгээ мэдээж жирэмснээс хамгаалах юм уу жаах хавцад цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө төвчөн шимэгдэнэ. Тийм учраас тэр эмнээс болж шимэгдээд байгаа юм биш. Зүгээр угаасаа аяндаа шимэгдэнэ. Эм нь харин дахин уйлахаа үүсгээ сэргийлж байна гэсэн.
За яагаад зарим хүмүүс тийм сэргийлэх шаардлагатай болдог вэ гэхээр хүн болгоны бие онцлогч өөр хэдүүлээ зөндөө ярилцж байгаа шүү дээ. Тэгээ зарим хүнд бол үнэхээр уйлахаа заримдаа үсэл нэг жоохон нэг хэдэн сантиметр болоо өөрөө шимэгдэж шүү дээ. Зарим хүнд ингээл байгаа л идэг нэг хэдэн 7 хоног хэдэн одоо 1 2 3 мөчлөгийн турш байгаад ээж болдог. За эсвэл дахин үсэл тэгээл тэр нь ингээл томрол өөртөө зөөр үсгээд ийм байгаад байгаа тохиолдол байж болдог. За тэр үед л харин тэр дааврын гаралтай ямиг болгож болно. За гэхдээ яг үнэхээр уух шаардлагатайгүй юу гэдгээ заавал эмчтэйгээ зөвлөнө. Ягаад гэвэл энэ маань бол ингээл юм л болол уугаад идэх тийм юм биш гэж юмны өмнөх бичлэг дээр бол хэлсэн байгаа. Тэгэхээр үнэхээр шаардлагатай юугүй юу гэдгээ дандаа эмэгтэйчүүдийн эмчтэй ярилцж шийдэж байгаарэ гэж зөвлөв. За тэгвэл ямар үед уйланхайг илүү ноцтой хүлээж авах хэрэгтэй юм гэхлээр нөгөөх маань 10 см хүртэл ингээл томроол тэгээд доторх агуулгадгүй ингээд янз янзын одоо бүтцтэй агууламжтай харагдаал тэгэл ингээд авах юм бол эсвэл лабораторийн шинжилгээ энтерт бас SA125 гэдэг нэг маркер үздэг байхгүй тэр энтер ингээ өндөрсөд авах юм бол асуудал жоохон ноцтой байж магадгүй гэж бодоод илүү дараагийн дэлгэрэнгүй одоо шинжилгээнд хамруулах шаардлагатай байдаг. За хэдийгээр одоо ингээ угаасаа үүсдэг байгалийн жамаар үүсдэг уйлахынууд боловч бас хүндрэл үүсч болдог. За нэг 3 төрлийн хүндрэл бол яригддаг. За нэгдүгээр хагарч болно. За фолик ер нь бол хагарах үед эмэгтэйчүүд өвдөлт мэдэрдэг. За гэхдээ фолликулын уйлахаа хагарах үед бол нэг амар арга хэмжээ авах нь бол харьцангуй гайгүй ерөнхийдөө ажиглана гэсэн үг. Мэдээж нөгөө томорч байгаад шингэн маань хагарч байгаа учраас өвдөлт үүснэ. За одоо нөгөө марын зайд шингэнтэй гэж яриад байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү юм бол үүснэ. За тэгээ ажиглана, өвчин намдаан, цусны үзүүлэлтүүдийг хянан, даралтын трийг хянан тэгээ ерөнхийдөө ажиглана гэсэн үг. За харин нөгөө шарбын уйлахаа гэдэг байгаа шүү дээ. Тэр уйлахаа хагарах үед эмчин түрүү хэлсэн судасчлт ихтэй байдаг. Тийм учраас тэр судаснаасаа ингээд цус алдах гэдэг эрсдэлтэй. Тэгэхээр одоо марын зан шингийн хэр байна. За даралт маралт нь хэр зэрэг өөрчлөгдөж чинь бусны цусны одоо шинжилгээнүүд ямар байна гэдгийг нь за дээрэс нь хүндээ хэр их зөөртэй байна гэдгийг нь харж агаад одоо зүгээр ажиглах уу эсвэл яаралтай хаалгаанд орох шаардлагатай юу гэдгийг шийдэж өгнө гэсэн. Тэгэхээр нэг ийм хүндрэл байна. Хагарах гэдэг хүндрэл. Гэхдээ хагарсан болгоныг одоо хагалгаа бол шаардлагагүй одоо явц юмнаас хамаарад эмчин бол ийм нэрийн шийдвэр гаргах хэрэгтэй байна. За дараагийн нэг юм болохоор түрүүний нөгөө шарбын уйлахаа хагарахтай холбоотой цус алдалтай байна тийм. За мэдээж цус алдалт гэдэг бол тийм ер нь бол ноцтой зүйл. Тийм учраас яаж шийдэх үү гэдгээ бас эмчнэрийн ярилцаад яралтай журмаар шийдэх хэрэгтэй байдаг байна. За дараагийн нэг том аюултай юм нь болохоор өндөвч мушиграх ovarian torsion гэдэг юм байгаа. За энэ яадгүй гэхлээр одоо нөгөө өндөвч чинь бол хэдүүлээ яриад байгаа штэ тий нөгөө умайтайгаа тий тэгээд арцгийн ястайгаа энэ төр ингээд холбоотой ингээд байж байгаа. Ер нь бол нэг амар тийм хөдөлгөөн бол багтаа ингээд байж байгаа байна. За гэтэл нөгөө уйлахаа ингээд үүсж байгаа томроод магадгүй нөгөө өндөвчний чинь байршлыг өөрчилждэг байх. Үндийн жингээрээ тий. Тэгэхээр нөгөө өндөвч маань айл нэг холбоосон дээрээ ирчихдэг гэсэн үг. За тэр тусмаа нөгөө өндөвчийг тижээж идэг судас нь орж ирдэг тий артерийн судас орж ирдэг, вений судас гардаг. Тэр холбоосон дээр ингээ мушгирч байгаа юм бол маш аюултай хүндрэл болно. Одоо нөгөө цусны урсгал байхгүй учраас шууд өндөвч маань үхчихэж эхэлнэ. Тэрүнтэй холбоотойгоор амар өвдөлт үүснэ, бүр ингээ ивхрээд, тэгээ хүт үүснэ гараад, бөөлжөөд тий маш хүчтэй юм өвдөлтийн одоо байдалд бол ордог. За маш яаралтай эмнэлэгт хандах ёстой. Тий яг уу арс хүндэд олон эрхтнүүд байгаа л да. Мангад наач жирэмсэн интертэй ч анд урагдж болно. Гэхдээ л хэрвээ тийм айхтар хүчтэй өвдөлтэй бол яаралтай эмнэлэгт бол хандах ёстой. Гайгүй олчхол өгöd хүлээгээд иж болохгүй гэсэн. За ягаад гэвэл энд цаг хугацаа амар чухал байхгүй. Хэрвээ яаралтай журмаар хаалгаанд ороод хэрвээ боломж байх юм бол тэр нөгөө detortion буюу мушиграад байгаа юм эргүүлээд буцаагаад хэвийн байдалд нь оруулчих болно гэсэн. Хэрвээ цаг алдалгүй тэгж чадах юм бол нөгөө өндөвчөнд байгаа үхчил бага байгаад тэгээ өндөвчөөгөө ингээд хамгаалаад үлдчихнэ гэсэн үг байхгүй. А хэрвээ цаг алдах юм бол те хэрвээ одоо
мушиг өсөлт нь одоо юу гэдэг хүнд байх юм бол гэдэг юм уу? Үнд өвч маань тэр чигээр өхөн хэрвээ гэх юм бол үнд өвчийг тэр чигээр нь тайрах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр бас яг маш хариуцлагатайгаар энэ дээр бас арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээ нөхөрчгүй талдаа бол дараа нь дахиад нөлөөлнө шүү дээ. Тэ нэг үнд өвчгүй болчихж байгаа юм чинь тэгэл нөхөрчгүй боломж бас дахиад багасна гэсэн үг, нөөц багасна гэсэн үг, цэвэршилт гээл тэ ингээд асуудлууд үүсдэг учраас энэ дээр бол маш анхааралтай хянах хэрэгтэй. Тэгэхээр яг хуу санаа нь юу гэх гээд энэ үг гэхлээр үйл ажиллагааны гаралтай уйлынхаа бол нэг уул нь бол нэг хайхан байхгүй угаасаа байдаг юм. Тэрийг байлаа гэд яралтай гэмт хагалгаа амгалгаа бол авах шаардлага байхгүй. Гагцгүй зарим төрлийн хүндрэлүүд өгдөг учраас тэрийг одоо хэрвээ уйлынхаа томроод байвал хэрвээ уйлынхаа том байх юм бол анхааралтай ажиглаад эмширхийн заавар зөвлөгөөг дагаад ингээд яваарай гэж хэлэх гээд. За өндөвчний уйлынхаанаас сэргийлж болох юм уу гэдэг. Ер нь бол боломжгүй. Тэрийг бид нар хянах боломжгүй. Одоо биений мэржил байгаа бол өндөвч ажил байгаа бол уйлынхаа ус хэрсэл байсаар байна гэсэн үг. Бүр яг ингээд эндээс одоо иймэрхүү хүндрэл өгчээсэн аюултай одоо өгүүлэмжтэй эсвэл дахин ингээд том байдлаар үүсэдэг ингээд өөрт маш их зовиортой байдаг бол түрүүний хэлсэнчлэн чихнээс хамгаалах юм уугаад ингээд үсгийг нь бол сэргийлж болно. Өөр бусад аргаар бол үсгийг нь сэргийлэх боломжгүй. За тэгээ хэрвээ танд ингээд хөвлөд ингээд байнгын ер нь бол нэг тийм өвдөд идэг эсвэл одоо давсгны хэсгээр ингээд томорч байгаа, тэ өөрт нь мэдрэгдэж байгаа. За тэгээд бэлгийн харьцаанд орох үед юм уу, дасгал хөдөлгөөн хийх үед илүү их зовиортой болчдөг ч гэдэм үү, тэ. Ер нь бол тийм нэг зовиор энэ төр байгаа бол эмчит хандаарай гэж зөвлөнө. Тэ яхаа үзлэг буюу их тавиан үзлэхээр ер нь бол юу болоод байна гэдгийг ихний ээлжинд мэдэх боломжтой шүү дээ, тэ. За тэгэхээр бол хялбархан арга. За энэ эмчин өмнө нь ч гэсэн хэлээл байгаа шүү дээ, тий. Янз бүрийн группүүдээр энэ яаж ин тэр яаж ин гэдээ асуугаад битгий цаг алдаач. Яагаад гэвэл Монгол харьцангуй эмчид үзүүлэхэд бол одоо амархан шүү дээ, тий. Тийм учраас аль болохоор эмчид хандаарай гэж зөвлөнө. Яагаад гэвэл ийм хүндрэлүүд үүсч болно. Хэрвээ хүндрэлүүд үүсчих юм бол маш харамсалтай зүйл болдог учраас өөртөө хайртай байгаа, шаардлагатай бол одоо мэргэжлийн эмчнэрт илүү хандж байгаарай гэж зөвлөхөөрэй. За өнөөдрийн хувьд ингээд сэдвээ өндөрлөе. Тэгээд эмчийн албаар энэ сэдвийг бас яриа гэж бодсон. Яагаад гэвэл ийм үйл ажиллагааны гаралтай уйлынхаа дээр заримдаа зарим эмэгтэйчүүд маш том одоо юу гэдгийг айдастай байдаг. Тэрнтэй холбоотойгоор шууд хаалган энтерт орох тохиолдол байдаг байхын. Тэгэхээр миний мэдхийн бид хэд хэдэн хүнийг бас хянжсэн. Бусад эмнэлгүүдээс ирээд хянаад тэгээ зүгээр ингээд хянаад өөрөө шимэгдээд алга болчихдог ч юм уу, тий. За эсвэл сурвалж аваад багсгаад ингээд хяндаг юм тохиолдлууд байдаг байхгүй. Тэгэхээр санаа нь юу гэх гээд нөхөөр өндөвчч нь бол амар нандин хэрэгтэй байхгүй бидний хувьд, тий. Энэ бол хөөрчгүй шийддэг. За тэгээ цэвэршилттэй холбоотой зүйлийг маань хариуцж шийдэг маш юм нандин хэрэгтэй учраас аль болохоор тэрийг хайрлах хэрэгтэй. Тэгээ ямар нэгэн одоо эмгэгийн улмаас тэрийг тайруулах, ахуулахаас бол сэргийлэх хэрэгтэй. За тийм учраас яг үнэхээр одоо шаардлагатай алханд орох шаардлагатай уйлахаа нүггүй байх уу гэдгээ эмчтэйгээ маш хоорондоо сайн ярилцах ёстой. Гэх мэтчлэн ингээд ийм юмнуудыг анхаарах ёстой байна. За тэгээ олон дахин ингээд уйлахаа үүсдэгөр зовиортой байдаг бол бас сэргийлэх талаар эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. Ийм зүйл яадаг. Тэгээд тийм учраас одоо уйлахаа л гэх юм бол одоо эмгэг юм шиг, өвчин юм шиг ойлгоод байдаг. Гэтэл энэ бол зүгээр хэвийн үйл ажиллагааны үр дүнд үүсч болдог ийм процесс юм а гэдгийг хэдүүлээ ойлгоод энэ дээрээ бас анхаарал тавуул зүгээр юм байна да гэж бодсны үндсэн дээр энэ одоо бичлэгээ та бүхэндээ хийлээ. За тэгээд асууж тодруулах зүйл байвал Instagram хаягаар маань холбогдож байна. Тэгээд найзуудтай бас YouTube сувгийн маань ингээд танилцуулаад өгөөрэй гэж хүсэхээр байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяр таа.